Өнөөдрийн мэндийг хүргэе шалмарсан мэдчилж байна. За өнөөдөр та хэддээ би сахиусуудаас мессеж авч өгөх болно. За ингээд та хэддээ одоо болохоор групп сонголтоо хийх боломжийг олгоё. За нэгдүгээр групп Amethyst чулуу. За хоёрдугаар групп болохоор Ногоон өндрөн чулуу. Гуравдугаар групп болохоор Номин буюу Lazurite чулуу. За ингээд энэ гурван хүзэр дээр анхаарлаа хандуулж агаад за яг одоо миний сонсох ёстой мессеж энэ гурван хүзэрний алинд нь оршиж байгаа вэ гэж асуугаад за тэгээ зүүн соёнгоо ашиглаад өөрийн хамгийн татагдсан ялцчгүүнүүд нь тусаад байгаа тэр нэг группийг сонгоход хангалттай гэсэн үг юм аа. За ингээд чимээгүй бясалгах 10 секундыг олгоё. За нэгдүгээр группийг сонгосон хүмүүстээ өдрийн мэндийг хүргэе. За та хэдийн маань сонгосон ч бол нийл ягаан болор байна. За нийл ягаан болор бол айц төгшөөрөөс хүмүүсийг сэргээлдэг айц төгшөөр янз бүрийн стрессийг одоо тайлж өгдөг юм чулуу байдаг. Би өөрөө бас яг энэ Amethyst зүүсэн байна. За энэхүү чулууг та хэд маань сонгосон гэхлээр зэрэг сүүлийн үед ер нь жоохон стресстэй, айц төгшөөрхтэй, шүн удаж чадахгүй байсан иймэрхүү зүйлс тохиолдсон байх магадлал та. За мөн дээрээс нь магадгүй яг энэ мэлмээ болон титэм хүрдэнд баг зэргийн асуудал гарч ирсэн байх магадлал байна. За чулууг нэшээ тавья. За хүзрийг хамгийн ихний хүзрээс өгье. За та хэд дээр 7-гийн саваа буруу харж гарч ирсэн байна. За ерөөсөө шууд хил хязгаар дээр асуудал үүссэн байгаа шууд харагдаж байна. Хил хязгаарын тал дээр та хэд маань өөрийнхөө хил хязгаарыг бусдад тавьж чаддаггүй байдал эсвэл одоо өөрийнхөө хил хязгаарыг зөв зурж чаддаггүй байдал ажиглагдаж байна. Тэгэхээр хүмүүсийн үгээр жоохон явах гэдэг талтай өөрийгөө 100% сонсож чаддаггүй, өөрийнхөө талд ерөөсөө ордоггүй байдал ажиглагдаж байна. За одоо болохоор зэрэг Spirit Animal хүзрөөсөө та хэддээ яг одоогийн байгаа энэхүү одоо яг одоогийн байгаа энерги болон за та хэдийн очих ёстой энергийг харьцгаая. За ерөөсөө холих төдөд гарч ирсэн нэгдүгээр группийн юм маань. За яг одоогийн та нарын байгаа энерги болохоор зэрэг энэ дельфин буюу за инх хамглан гэдэг хүзэр. За харин очих ёстой энерги нь болохоор зэрэг луу гарч ирж байна. За энэчнээс одоо маш ойлгомжтой дүр зураг харагдаж байна. Та хэд яг одоогоор ямар ч үнээр хамаагүй инх тайвныг цогцлоохыг хүсэж байна. Яг үндэ өөртөө золиосонд гаргаж өөр хин нэгний инх хамгланг тогтоож ийн гэсэн үг. Өөрийгөө золиосонд гаргаж өөр хин нэгний хамгланг тогтоож ийн. Тэгэхээр та одоо яг энэ нөгөө нэг 7-гийн савааны маань нэрийг харагдаж байна л да. Хэрүүл гарахгүй тулд тэ хүмүүсийг эвгүй байдалд оруулахгүй тулд өөрийгөө золиосолдог байдал ажиглагдаж байна. За таны очих ёстой энерги одоо яг ингээд энэ энергид байгаа дельфиний энергид байгаа. Тэгвэл ерөнхийдөө бол яваанда за таны ойрын ирээдүйд ямар энерги танд илүү зохилтой байх вэ гэхлээр зэрэг лууны энерги. Луугийн энерги болохоор зэрэг одоо маш их ийм passion буюу хүсэл эрмэлзэлтэй, зоригтой одоо галаараа бусдыг нэрхэхээс бас нэг амар хойшоо суудаггүй. Шаардлагатай үед галаар нэрхэхээс айхгүй. За мөн дээрээс нь надад орж ирж байгаа дүр зураг болохоор зэрэг луу гэдэг энэ нөгөө нэг одоо үлгэрийн амтан байгаа шүү дээ тийм ээ. Энэ луу болохоор яадаг вэ гэхлээр өөрийнхөө алт эрдэнсийг хамгаалдаг. Одоо домогт тэгж гардаг тийм. Тэгэхээр та бас өөрийнхөө өнөт зүйлсийг өөрийнхөө одоо чухал гэж боддог тэр зүйлсээ яг л одоо алт эрдэнсээ хамгаалаад сууж байгаа луу шиг хамгаалах ёстой. Та өөрийнхөө талд бат зогсох ёстой гэсэн. Тэгэхгүй болохоор зэрэг яг одоогоор бол ерөөсөө өөрийнхөө алт эрдэнсийг хүмүүст авчиж өгөөд тэр хүмүүсийг за та амар амгалан бай, та тухтай бай, би яах вэ, миний бүх юмыг аав гэд ингээд өгж байгаа байдал ажиглагдаж байна. За тэгээд ингэснээс улбалаад таны дотоод хүн маш их гомдолтой, өөрийгөө л золиослоод байна л та. За окей. За ингэж сая таны дээд гигийн сүнс, higher self те таны яг одоо эзэн сүнс гэх юм уу? Дээд би гэж бас хэлдэг. Эзэн сүнс, язгуур сүнс гэх хүмүүс янз бүрээр нэрлэдэг байдаг. За тэгэхээр тэр сүнс нь танд ямар энергийг зөвлөж байна вэ? Яг яах ёстой юм бэ? За clear waters цэнгэг ус. За ариусал энергийн цэвэрлэгээ маш их хэрэгтэй байна. Хэрвээ болдог бол заяа. Нөгөө нэг Есүс Христийн шашныхан баптизм гэж юм хийдэж штэ. Тэр дүр зураг надад харагдаж байна л да. Тэгэхээр яг толгоогоо ингээд усан дотор хийгээд
бүр мөсөн ариусаар одоо ариусгах ийм үйл хэрэг та бүхэнд маань айгүй чухал байх магадлал маш өндөр. Тэгэхээр ерөнхийдөө бол энийг яг би энэ бол ингээ миний толгойд харагдаж байгаа дүр зураг те. За гэхдээ энийг ямар зөвлөгөө гэж хүлээж авах вэ гэхлээр зэрэг та толгоогоо 100% бүр цэгцлэх хэрэгтэй байна гэсэн. Толгоон дотор байгаа янз бүрийн хэрэггүй хогийг авч хаях хэрэгтэй. За тэгээд түүний дараа ингээд цэв цэвэрхэн болоод бүх юмыг шинээр эхэлж байгаа юм шиг ийм энерги маш их шаардлагатай байна. За энийг яаж хийх вэ гэдгийг хэдүүлээ одоо зохиосуудаас нь зөвлөгөө авъя. Яг энэ одоо clear waters буюу те цэнгэг ус шиг ийм энергийг хаанаас яаж авах юм бэ? Яавал яг юу хийвэл одоо болох юм бэ гэдгийг дараагийн асуултнуудаас асуух болно. За Oracle хүзэрдэг гарч ирсэн мессежүүдийн хувьд болохоор зэрэг за цэнгэг хараа, батламж, зөв цаг хугацаа болон боломж гэдэг ийм үгнүүд гарч ирсэн. За тэгэхээр та хэдэд маань юуны түрүүнд те бүхнийг яг зөвөр харах бэлгийн мэлмийн хэрэгтэй байна. За батламж хэрэгтэй байна. За мөн дээрээс нь зөв цаг хугацаа хэрэгтэй байна. За тэгээ шинэ боломж хэрэгтэй байна гэсэн ийм одоо мессежийг бол өгч ийн л доо. За тэгэхээр энэ чэнэс надад одоо мессежнүүд дээр өгч байгаа юм юу вэ гэхэлэр зэрэг хэдүүлээ. Альва зүйлийг одоо харахтаа тий өөрийнхөө болж байгаа энэ бүх зүйлсийг тий одоо сэтгэлдээ мэдэрч байгаа энэ зүйлийг хитрхи амир дотор нь орж живээд байлгүйгээр нүдээ нэгээд харах гэж хичээх хэрэгтэй. Яг эрүүл нүдээр харах гэж хичээх хэрэгтэй. За энэ батламж гэдэг үг дээр болохоор зэрэг бид нөр өөрөө өөрсдөө батламж өгөх хэрэгтэй. Өөртөө итгэх хэрэгтэй гэсэн үг. Өөрийнхөө дотоод дуу хоолойнд итгэх хэрэгтэй. Хэрвээ танд буруу эсвэл ямар нэгэн зүйл болохгүй байгаа юм шиг санагдаж байгаа бол тухай бүрт нь тэрийг яг сонсох хэрэгтэй. За яг цаг хугацаанд болохоор зэрэг таны дотоод хүн тантай үргэлж ярьж байдаг. Тэгээ шин боломжуудыг танд үргэлж санал болгож идэг. Тэр болгоныг барьж авч чадахгүй байгаа нь бэлгийн мэлмийн хаалттай байгаагаас маш их шалтгаалж байна. Тэгэхээр яавал энэ бэлгийн мэлгийг нээх юм бэ? Яавал 1-р группийн маань бэлгийн мэлгийг нээх юм бэ? 2-ын сэлэм. За Wheel of Fortune. За тэгээд 9-ийн аяг буруу орж гарч ирсэн. Та хэд ингээд хувь заяагаа яг жинхэнэ хувь заяанаас шал өөрөөр сэтгэж байна. Өөрөөр төсөөлж байна. Энэ дээр маш их одоо бэлгийн мэлмийн асуудал үүссэн байна. Та өөрийгөө ямарваа нэгэн байдлаар би азгүй ч юм уу тий аз жаргалтай байх хэрэггүй ч гэдэг юм уу. Айгу байгаагаасаа муугар төсөөлдөг, амьдралыг илүү бараанаар хардаг байна. Инээс болоод таны хувьд биш тий өөрийнхөө жинхэнэ сэтгэл ханамж гэж юу байдгийг тэр чигт нь умарцсан байна. За 2-ын сэлэм болохоор зэрэг Radiant Wise тий за Rider Tarot дээр яг одоо Smith Wade-ийн нөгөө нэг классик тарон дээр нүдэ болгосон эмэгтэй хүнийг харуулдаг. Тэгэхээр та хувь заяагаа шал андуураад байна гэсэн. Өөрийнхөө би угаасаа юм азгүй байх ёстой ч юм уу тий. Эсвэл өөрийгөө ямар нэгэн байдлаар угаасаа л би цаанаасаа нэг юм дутуу төрсөн юм шиг. Одоо дутуу төрсөн гэдэг нь birth defect-ийг хэлээгүүл дээ яг хүүхэд төрөлтийг хэлээг одоо ямар нэгэн байдлаар би байх ёстойгоосоо дутуу юмыг авч төрсөн ч юм уу тий. Ингээд бүр угнаасаа надад ямар нэгэн зүйл ингээ буруу байдаг гэсэн юм итгэл үнэмшилтэй болчихсон явж байна. За энэ бол зүгээр худлаа зүйл. Энэ бол зүгээр нэг юм эгоны хуурамч зүйл. Хин нэгэн таныг чадахгүй байна, бүтэхгүй байна, хангалттай биш байна гэж хэлжсэн бах. Энэ нь одоо эцэг их байж болно, багш нар байж болно, нийгэм байж болно, тий найз нөхөд байж болно, экс байж болно. Яг одоогийн чинь одоо эхнэр юм уу нөхөр, найз охин, найз залуу байж болно. Ямар нэгэн байдлаар таныг дутуу мэдрэмж ингэж төрүүлдэг. Гэхдээ бусад хүмүүс танд тийм мэдрэмжийг төрүүлж чадчихна гэдэг нь тэр шарах таны дотор угаасаа хизээд байсан гэсэн үг. Хизээ нэгэн цагт байсан үүссэн гэсэн. Таны хувь заяа бүрэн төгс бөгөөд та аз жаргалтай байх 100% боломжтой бөгөөд эрэхтэй. Энэ бол таны одоо сүнсний хувьд тий та аз жаргалтай сайн сайхныг эд баялагийг үзэсгэлэн гоог тий юу хүсдгийг тэр бүхнийг хүртэх бүрэн эрэхтэй, бүр тийм ёстой. Гэтэл та энийгээ ерөөсө харж чадахгүй байгаа гэдэг. Энэ дээр хамгийн том бэлгийн мэлмийн одоо бэлгийн мэлмий гэж яриад байгаа маань тий одоо маш том эндүрэл гарсан байна гэсэн үг. Та өөрийнхөө амьдралыг харахтаа ямар нэгэн байдлаар хар бараа, ямар нэгэн байдлаар дутуу, дулмаг, хангалттай биш. Тэгээ өөр төмөх юм байх юм шигээр харж байна. Гэтэл энэ нь зүгээр маш аврах том эндүрэл. Энэ бол бүр хамгийн том худал зохиол байсан юм а гэдгийг
одоо higher self буюу те таны эзэн сүнс чинь танд хэлж гин та өөрийнхөө дотор юу сэтгэж чадж гин, юуг мөрөөдөж чадж гин тэр бүхнийг хүртэх хэрэгтэй. Хороодлогын дээрх хамгийн өндөр үнэтэй усан онгоцоор явах хэрэгтэй. Та тэр байтугай мэдгүй далавч ургуулад нисгэж ирэхтэй. Юу л бол юуг бүтээх хэрэгтэй. Юу л бол юуг хүртэх хэрэгтэй. Санаад чи юу багтаж чадж гин та тэр болгоныг хүртэх 100% бүрэн хэрэгтэй. Гэтэл өөрийгөө тийм бишээр мэдрээд байна. Энэ нь хамгийн том эндүрэл юм аа. Яг таны нүдний чи уурд нэг юм хар өнгийн нүдний шил авчраад тавьчихсан юм шиг. Ийм фильтр оруулсан юм шиг болсон байна. Энэ фильтрийг авч хайх хэрэгтэй байна гэсэн үг. Та дээд сүнстэйгээ ер нь энэ одоо ертөнцтэй холбогдох тэр холбоос нэлээд хол тасарсан байгаа харагдаж байна. За тэгвэл одоо ертөнцтэй холбогдох холбоос ертөнц буюу creator, бүтээгч, бурхан тэ одоо нийлбэл ухамсар гэж хүмүүс янз бүрээр хэлээд байдаг. Одоо хамгийн дээд тэр таны одоо эзэн сүнснээс чинь дээдэх те хамгийн анхны тэр бүтээгч бурхантай холбогдъё. За энэ бурхантай холбогдох холбоос чинь тасарсан байна. Ихтэй холбогдох холбоо тасарсан байна. Яг одоогоор тасарсан байна. Таад өмнө нь холбогдож чаддаг байсан байж магадгүй. Гэхдээ яг одоогоор бол энэ байдал байхгүй болсон байна. Тэг яагаад ингэж хол тасарваа? What happened? Юу болчихв? За тэгээд энэ холбоосыг яаж сайжруулах вэ? За тэгэхээр хоёр хүзэр аавна. Нэгдүгээрт юу болчихоо? Яагаад тасарч вэ? За хоёрдугаарт яавал буцаад холбогдох вэ? Буцаж холбогдох. За тэгээд power буюу хүч чадал. Юу болоод яагаад ингэж тасарчваа гэсэн чинь та хэд зүгээр л бууж өгсөн байгаа харагдчих. За энэ дээр тодруулга авъя. Яг яагаад бууж өгсөн гэж гэрэл гээе гэдэг хүзэр гарч ирсэн. За ийм баад байхгүй одоо энэ хоёр хүзрийг харуулъя л да. Rekindle буюу буцааж хин нэгэнтэй холбогдох те өмнө нь байдаг байсан харилцаагаа сэргээх гэдэг хүзэр гарч ирсэн. Тэгээд энэ дээр би тодруулга авсан чинь энэ sun буюу одоо гэрэл гээгээ нар гэдэг хүзэр гарч ирсэн. Тэгэхээр та хэд маань вэ штэ те ер нь бол ингээд гэрэл гээгээс өөрийнхөө дотоод гэрэл гээгээс тасарсан байна. За энэ айгүй сонин зүйл яагаад тэгэхээр зэрэг хүмүүс дотор олон одоо сүнсний юм талбарууд байд юм шиг хилтерхийнүүд гэх юм уу те. Тэгээд хүний яг нэг юм light гэж зүйл байдаг. Хүний гэрэл гэгээ гэдэг нэг тийм сүнсний нэг хэсэг байдаг юм бэлээ л те. Тэгээд тэр хэсгээсээ та хэд бүр тасарсан байгаа харагдаж байна л да. Иннээс тасарснаас улбалаа та ертөнцтэй ихтэй холбогдох толгоож гэсэндээ тасалсан байна гэсэн. Тэгэхээр буцаад энэ гэрэл гэгийг авчрах шаардлагатай байна. Өөрийнхөө дотоод одоо ерөнхийдөө бол монголчууд сүрс сүлд гэж нэм яриад байдаг штэ. Тэр юм болов гэж би бол зүгээр мэдэрсэн баггүй. Миний зүн сонгоор орж ирсэн мэдээлэл тэр. Тэгээ хүний сүрс сүлд гэж нэг зүйл сүлд нь харьсан байна гэх хүмүүс нэм яриад байдаг штэ. Тэрэн шиг гэрэл гэгээ ингээд өөрөөс нь явсан байгаа, харьсан байгаа харагдаж байна. Тэгэхээр энэ гэрэл гэгийг бид нар буцааж дуудах хэрэгтэй. Буцааж дуудахын тулд ердөөсөө л зүгээр би гэрэл гэгээ буцааж өөртөө дуудаж байна гэж нэг хэлэл хангалттай. Тэгэл өөртөө итгэх хэрэгтэй. Би гэрэл гэгээ буцаад дуудаж байна. Ингэж хэлэл болоо. Ер нь бол жоохон depression буюу сэтгэл готрол харагдаж байна. Тэгээ сэтгэл готролтой болцсон байгаа тохиолдолд угаасаа ихтэй холбогдох холбоос тасарсан байгааг илэрэл. Ягаад гэвэл ихтэй холбогдсон хүн те одоо source-тай бурхантай холбогдчихсан байгаа хүн сэтгэл готрах тийм угаасаа боломж тийм орон зай байдаггүй. Тэгэхээр юуны түрүүнд хэдүүлээ өөрийнхөө гэрэл гэгийг буцааж өөртөө авчрах хэрэгтэй байна. За өөрийнхөө гэрэл гэгийг буцааж авчрахын тулд ерөөсөө л дуртай зүйлсээ хийн, өөрийн аз жаргалтай болдог зүйлсээ хийн, аз жаргалтай хөгжим сонсно, өөрийнхөө дотоод хүүхэдтэй холбогдно, өөрийнхөө дотоод хүүхдийг баярлуулна. Тэ наранд явна, гэрэлтэд явна, магадгүй биеэ гоё шарна, за алган дээрээ гэрэл мэдрэнэ. Ерөөсөө л иймэрхүү юм хийн. Тэгэл та өөрөө би гэрэл гэгээтэйгээ сүр сүлжтэйгээ байхыг сонгож байна гэдэг тэр сонголтыг гаргасан тэр мөчөд таны гэрэл гэгээ танд буцаад ирнэ. Тэрийг мэдрэх үгүй нь бол яг жоохон цаг хугацааны асуудал байж болно. Гэхдээ тэр сонголтыг та нэгэнт л хийсэн бол зүгээр яг тэр өгөрчин л байна гэсэн. За тэгээд яаж буцаагаад өөрийнхөө одоо энэ ертөнцтэй холбогдох холбоос те ихтэй холбогдох холбоосыг нэмэгдүүлэх вэ? Бэлгийн мэлмэгээ яаж буцааж нээх вэ? Яаж авчрах вэ гэсэн чинь хүч чадал гэдэг үзэр гарч ирсэн. Та өөрийнхөө хүч чадлыг умарсан байна.
Ерөнхийдөө бол та маш хүчтэй. Угаасаа хорвоо ертөнцийн дээр байгаа, манай дэлхий дээр байгаа энэ 8 тэрбум хүн 8 тэрбумуулаа маш их хүчтэй, маш их хүч чадалтай. Яг гэвэл бид нэр гигэн сүнснүүд штэ. Яг гэвэл бид нар угаасаа ертөнцийн нэг хэсэг штэ. Тэрийгээ ингээд амар мартцсан, хитрхи хүнийхээ одоо энэ үүрэг ороолонд хит авцсан, хит их газардлагатай байгаа байдал ажиглагдчихна. Ерөөсөө энэ 3D ертөнцөөс цааш юу ч байдаггүй юм шиг мэдрэмжтэй. Тэрнээсээ болоод яг энэ 3D ертөнцийнхөө дэлхийн ертөнцийн нийгмийн ийм нэг янз бүрийн юмнуудад ингээ хитрхийх баригдаад тэрэндээ бүр дүрдээ ороод тоглоод эсвэл готраад тэгээд нөгөө ихтэй холбогдох холбоос нь тасраад өөрийнхөө гэрэл хийгээтэй холбогдох холбоос нь ингээ тасарсан байгаа харагдчих. Тэгэхээр энийг ерөөсөө хідүүлээ буцааж дуудахын тулд өөрийнхөө хүч чадлыг мэдрэх хэрэгтэй. Та хин нэгнээс те ямар нэгэн батламж хүсэх шаардлага байхгүй. Та өөрөө өөртөө батламжийг өгнө. Та угаасаа л маш гэгээлэг, маш ариун, маш их хайраар бүтээгдсэн ийм гигэн сүнс гэдгээ эргээд санах хэрэгтэй байна. За одоо болохоор зэрэг гайдуудынх нь өөрийнх нь замжилдаг сахиусуудынх нь мессежээр авъя. Сахиусуудын мессеж. Сахиусууд бол бидний одоо нөгөө үг дээдэс мэдээс те тиймэрхүү байж болдог. Эсвэл тантай ямар нэгэн байдлаар сүнсний одоо гэрээтэй холбоотой одоо бурхад бас байж болно. Ер нь ямар ч байсан зүгээр энэ насанд чинь таныг замчлах үүрэгтэй юм сахиусууд гэж нэрлэдэг байгаа гайдуудыг те. За тэгээ гайдуудыг хэлж байгаа үгс нь болохоор зэрэг өөрийгөө сонгох дээр бүр коммитлах хэрэгтэй. Одоо коммит гэдэг нь болохоор зэрэг одоо эцсийн шийдвэрийг гаргах хэрэгтэй. Та бусдыг биш өөрийгөө л сонгох хэрэгтэй гэсэн үг. Өөртөө туслахыг сонгох хэрэгтэй. Энд дээр ерөөсөө ер нь бэлгийн мэлмий нэг ингээл хаагдаал тэ очиргүй тэгээд ах юм байхгүй зүгээр л та зүгээр яг өөрөө одоогоор мэдсэн ч бай мэдээгүй ч бай бэлгийн мэлмигээ хаахыг сонгоцсон байгаа юм байна. Ерөнхийдөө нэг юм амар бууж өгсөн байдал ажиглагдаж байна. Яг амьдралд нь хэцүү зүйлс тохиолдсон байж магадгүй тэ аз жаргалгүй яг хүссэн зүйлс чинь хүснээр ч болж өгөхгүй байгаа ч юм уу тэ. За тэгээ мөн дээрээс нь одоогийн зүгээр нэг юм ертөнцийн энерги байж болно. Таны амьдралын одоо мөчлгүүдийн нэг онцлог байж болно. Ямарваа нэгэн байдлаар зүгээр айгүй их тийм янз бүрийн том өөрчлөлтүүд энэ төр ороод тий ингэснээсээ улбалаа та хэд маа нэг юм жоохон сэтгэл санаа тогтворгүй байгаа байдалд байна л та. Тэгээд энэ сэтгэл санаа тогтворгүй байгаа маань бол төрхөн зургийн зүйл ерөөсөө тийм амар удаан үргэлжлэх, таны хувь цагийг тодорхойлох юм хэцүү юм нэх биш. Та хэд болохоор зэрэг нөгөө одоо юунд тоглоод те хохирогчийн дүрт тоглоод гэх юм уу эсвэл ингээд зүгээр нөгөө уу гашуудаа хитрхи амар удаан ингээд автснаас ч болоод гэх юм уу зүгээр гэрэл гэгээгээ харахыг ч хүсэхгүй байгаа байдал ажиглагдаж байна. Зүгээр энэ нэг юм муухай мэдрэмжэндээ суухыг хүсээд байна гэсэн үг. Тэгээ сууж болно. Энэ бол таны бүрэн эрх, энэ бол таны сонголт. Энэ дээр ямар нэгэн байдлаар сахиусууд нь таныг одоо жааж хийгээд ч юм уу те ингээд шүүгээл энийг хайш юм машин байгаал загнаал зандраал тэгж байгаа юм ерөөсөй байхгүй. Энэ бол зүгээр л амьдралын олон давлгаануудын нэг. Тэгээ энэ олон амьдралын давлгаануудын нэг дээр та яг одоогоор болол зүгээр үнэхээр сайхан зүйлсийг харахыг хүсэхгүй байна. Ямар нэгэн зөвлөгөө авахыг хүсэхгүй байна. Яг үнийг хэлэхэд энэ видеог үзэж байгаад чинь би бас жоохон гайхаж байна. Ягаад гэвэл та ийм сонсохыг хүсэхгүй байгаа юм шиг санагдаж байна. Зүгээр л хэрвээ энэчнээсээ гарахыг хүсэж байгаа бол яг одоогийнхоо энэ нэг юм амар онцгой мэдрэмжтэй те хизээч ингээд энэ нүхнээс гарч чадахгүй байгаа юм шиг энэ мэдрэмжэндээ байхыг хүсэж байгаа бол та хичнээн удаан байж болно. Хэрвээ гарахыг хүсэж байгаа бол та зүгээр л тэрнийг зүүцсэн байгаа нүдний шилээ тайлаад авчих. Тэ амьдралыг чи хар цагаан бараан болгоод байгаа тэр нэг юм хар нүдний шилээ аваа хайчих. Тэгэх юм бол амьдрал гэрэл гэгээтэй байгааг та бараг тэр мөчтөө тэр хоромдоо ойлгох болно. За тэгээ сахиусууднаас нь өгж байгаа зөвлөгөө гэх юм бол зүгээр л өөрийгөө сонгооч. Юм болгон дээр өөрийг сонгооч. Өөрийгөө сонгооч. Энэ нь одоо хувиа хичээсэн гэсэн үг биш. Энэ нь зүгээр л та би өөрийгөө сонгож байна. Би өөртөө гэрэлсэн гэдэг шиг те. Би өөрийгөө ямагт сонгоно гэдэг нэг ийм сонголт хийчих юм бол одоо бусад хүн таныг ашиглаад байдаг ч юм уу те бусад хүн таны сайхан сэтгэлийг нэг юм дээрлэх юм үндэслэл болгоод байдаг. Энэ бүх зүйл зүгээр ор мөргөө алга болно. Тэгээд та өөрийгөө байнга сонгох хэрэгтэй. Одоо жишээлх юм бол юу гэдэг юм?
та яг үндэ нэг амар гадуур гармааргүй байлаа гэсэн чинь нэг ах чинь ирээд те за чи гараад ийм ажил амжилтгаа гэж хэллээ. Тэнгууд тэр мөчөд та өөрийгөө сонгоод үгүй чадахгүй sorry. Заавал тайлбарч өгөх албагүй. Би чадахгүй өнөөдөр болохгүй мана. Ингээл өөрийгөө байнга сонгоод ах тусам та өөрийнхөө тэр гэрэлхийгээ буцааж авчин өөрийнхөө хүчийг санаа те энэ дээр гарч ирээд байгаа одоо энэ хүсэл тэмүүлэл power те хүч чадал мадал гэдэг байгаа энэ бүх зүйлээ эргэж санах болно. За тэгээд яг одоогоор ингээд өөртөө харагдахгүй байгаа сэтгэлийн шаналл манлал одоо тиймэрхүү юмнууд маань ерөөхдөө баг багаар тайлагдаж эхлэх болно. Зүгээр л та өөрөө сонголт шийдвэрэл гаргах хэрэгтэй байна. Энэ тийм хэцүү юм өрдөөсөж биш. За тэгээд түрүү хэлсэнчлэн таны авах ёстой бүхэн чинь урдчин байгаа. Одоо юу хэмтэй та өөрийгөө азгүй аль эсвэл ямар нэгэн байдлаар одоо сэтгэл санааны асуудалтай тий мэдхгүй одоо сэтгэл готралтай энэ гэж боддог. Тэр бодлууд болол зүгээр та өөрөө өөртөө хилээд байгаа. Таны эго танд хилээд байгаа юм хуурамч зүйл, хуурамч зохиол юм аа гэдгийг сануулж байна. Тэгээ та өөрийнхөө амьдралын зохиолыг яаж л өөрчилж болно? Би хизээж амьдралдаа сэтгэл готрол мэдэрж байгаагүй гэх юм бол яг тэр өөрчлөлт л байх болно. Энэ бол таны өөрийн хүч юм аа. Та амьдралынхаа зохиолыг яаж өөрчилж болно? Яг гэвэл энэ чинь таны амьдрал өөр хэний ч амьдрал биш гэдгийг сануулж байна. За тэгээд ерөнхийдөө ингээд нээлттэй уншлага маань одоо YouTube дээрх нээлттэй уншлага маань үгээр дуусчин. За би одоо хаалттай уншлага руугаа орно. За хаалттай уншлага гэдэг маань одоо нэмэлт хэсэг гэсэн үг тийм ээ. За нэмэлт хэсгээрээ би юу авч өгөх вэ гэхлээр урд настай холбогдъё гэж бодож байна. Надад урд наснаас улбаатай эгоны зохиол яваад байгаа харагдчихна. Таны одоо ингээд жоохон амархан сэтгэл готрах гад байдаг ч юм уу те аль эсвэл таны эго танд дандаа хилээд байдаг нэг юм түүх байгаад шүү дээ те. Ингээд дутууч гэдэг юм уу эсвэл одоо би сэтгэл готролтой ч гэдэг юм уу сэтгэл зүйн асуудалтай ч гэдэг юм уу те би угаасаа нэг юм гунигтай гэдэг ч юм уу те тэр зохиол урд настай холбоотой байж магадгүй санагдаад байгаа хгүй юу. Тийм мэдрэмж төрсөн намайг яг энэ уншлага хийж хахад. Тэгэхээр тэр мэдээллийг авч өгье гэж бодчихно. Ерөөсөө ганцхан асуулт асуудаг нэмэлт хэсгээрээ. За тэгээд нэмэлт авсан ч бай аваагүй ч бай энэ хүртэлх мэдээлэл нь бүрэн бөгөөд хангалттай муу юм аа. За гэхдээ та хэд маань энэ урд насны мэдээлэл өөрт чинь одоо чухал гэж үзэж байгаа бол нэмэлт хэсгийг худалдаж аваад сонсож бас болно. За нэмэлт хэсгийг худалдаж авахын тулд pinned comment буюу хамгийн ихний коммент дээр үлдээсэн холбоосоор ороод зааврын дагуу бүртгүүлээд имэйл рүүгээ видеоны холбоосыг авдаг байгаа. За ингээд энэ хүртэл сонсон та нартай маш их баярлалаа. Хэдүүлээ дараагийнхаар олцгаая. Бүгдээрээ баяртай. За 20 дахь группийн маань уншлагатай тавтай байрал. За та хэд юм сонгосон чулуу болохоор зэрэг ногоон ондром чулуу гэж байгаа. За ногоон ондром чулуу маань болохоор зэрэг өөрөө азыг дагуулдаг, зүрхэн хүрттэй холбогддог тэнцвэрийг ингээд барихад зориулагдсан юм чулуу байдаг. За энэ чулуу маань болохоор зэрэг ерөнхийдөө бол одоо дээд хүртүүд болон доод хүртүүдийг ингэж холбдог тэнхлэг одоо ийм зүрхэн хүрттэй тэнхлэг хүрт болох зүрхэн хүрттэй холбогддог. Тэгэхээр ерөнхийдөө бол айгүй тийм хоёр тишээс авчсан энергийг нэлээд төвлөрүүлж өгдөг. За тэгээ ерөнхийдөө хүний амьдралд одоо бодит амьдралд хэрэгтэй те тэр аз, мөнгө, эд баялаг, хайр гэх мэтчлэн зүйлсийг бэлэгддэг юм чулуу байгаа. Тэгэхээр энэ 2 дугаар группыг сонгосон хүмүүс маань яг одоогоор өөрийнхөө амьдралын одоо суур хэрэгцээнүүд дээр илүү анхаарлаа хандуулж яваа хүмүүс болов уу гэж бодож байна. За тиймгээр хажуугаар нь мөндөдлийнхээ хүрдүүдийг хөгжүүлээд одоо илүү зүүн савнтай байх дээр бас чадхаараа ингээд анхаарах гэж хичээдэг ийм хүмүүс байна гэсэн. За тэгэхээр эхнийг нь хөзрийг харъя. За эхний хөзөр болохоор зэрэг 8-100-аас буруу гарч ирсэн байна. За тэгэхээр ерөнхийдөө та хэдийн яг одоо байгаа энерги маань болвол за ямар нэг юмны төлөө яг 100% тууштай явж чадахгүй байгаа юм шиг өөрийгөө жоохон чамлж байгаа энерги бол надад ажиглагдаж байна. За яг гол зохилох энерги нь бол тэр байна. Тэгэхээр ерөнхийдөө сахиусуудынх нь хэлэх гэж байгаа альва одоо тэр нэг мессежүүд бол яг энэ зүйлтэй илүү холбоотой байх магадлал маш өндөрөө гэсэн. Тэгэхээр ерөнхийдөө бол өөрийгөө ямар нэгэн байдлаар би ингээд ямар нэгэн юмыг яг тултан сурч чаддаггүй гэж боддог ч юм уу те. Би ер нь ингээд бүх юм дээр сайн мөртлөө аль нэгэн дээр нь ерөөсөө гойд биш би онцгой нэг юм биш гэсэн ийм мэдрэмж маш их төрдөг байдал ажиглагдаж байна. Тэгэхээр яг энийхэн талаар сахиусууд нь онцолж ярих хүсэж байгаа болов уу гэж бодож байна л да. За тэгээд одоо би болохоор зэрэг Spirit Animal Oracle үзүүлсэн. Та хэдтэй яг одоо байгаа энерги болон за цаашаа одоо
явах ёстой энергийг нь харж өгнө. За. Яг одоо байгаа энерги нь болохоор та хэд маань мөнгө төгрөгөн дээр аягүй санаа зовж байгаа. Аль эсвэл одоо нөгөө нэг юм баян байдал дээр маш их санаа зовж байгаа энэ байдал ажиглагдаж байна те. Өөрийгөө ямарваа нэгэн байдлаар ингээ бусдаас онцгой гэж мэдрэхийн тулд баян байх ёстой гэж боддог бодол байгаа шиг байна. Хэрвээ мөнгөгүй байх юм бол би амжилтгүй, мөнгөгүй байх юм бол би ямар нэгэн байдлаар онцгой аль эсвэл хүчтэй байх боломжгүй гэсэн одоо нэг хэсэндээ бол энэ эд баялаг гэдэг зүйл дээр хамаг хүчийг авчиж өгөөд байна гэсэн үг. Эд баялаг гэдэг зүйл бол ерөөсөө л одоо нэг юм оршихуйн нэг хэлбэр байдаг. Заавал одоо гадаад те таны цалингийн одоо тоогоор ч юм уу аль эсвэл сартаа олдог орлого те гартаа барьдаг цүнхээр бол тодорхойлогддоггүй. Хичнээн их мөнгөтэй мөртлөө ингээ өлөн зэлмүү ядуу сэтгэлгээтэй явдаг хүмүүс зөндөх байдаг. Тэгэхээр сахиусуудынхаа яг одоо таны сонсох ёстой байгаа мессеж юу вэ гэхээр зэрэг энэ одоо мөнгө гэдэг зүйлт ч юм уу эд баялаг гэдэг зүйлт авчиж өгöd байгаа тэр хүчээ буцаад өөртөө аав тий inner strength буюу одоо дотоод хүч чадал гэдэг хүзэр гарч ирсэн байгаа байхгүй. Тэгэхээр та хэд маань бол мөнгөтэйч бай мөнгөгүйч бай тий гаднаасаа ямар ч харагдчихсэн бай ямар ч одоо нийгмийн статустай байсан бай. Би бол одоо ертөнцийн хайртай хүүхэд мөн тийм ч учраас би өөрөө маш их хүчтэй юм гэдэг тэр өөрийнхөө дотоод хүчийг өөрийнхөө буцааж гартаа авах шаардлага зайлшгүй тулгараад байгаа харагдаж байна. За одоо болохоор зэрэг би Healing Waters Oracle-аас ерөөхдөө сахиусынхаа өгж байгаа бас гол зөвлөгөө харъя. За шууд гараад ирлээ. Birth Mysteries. За хүүхэдтэй холбоотой өөрийн дотоод хүүхэд байж болно. За мөн дээрээс нь ер нь таны бүтээл сэтгэлгээтэй холбоотой тийм байна. Тэгэхээр ерөнхийдөө бол мессеж нь маш тодорхой орж ирж байна. Та нарыг маань бол одоо айгүй хэмэнд санаа зовоод байгаа тий өөрийгөө ингээд би онцгой биш гэж мэдрээд байгаа. Би ямар нэг юм айгүй сайн болохыг хүсэж байгаа боловч тэрнийгээ төлөө 100% явж чаддаггүй гэдэг ч юм уу. Одоо юу гэдэг надад нэг иймэрхүү дүр зураг орж ирж байна л да. Ингээд туран гिचээд тураагүй одоо 4-5 жил болж байгаа ч юм уу тий ямар нэг юмар хичээлэг амар олон жил болж байгаа ч юм уу. Тэг яг үүндээ энэ дээр сахиусуудынхаа өгж байгаа хамгийн чухал бөгөөд гол зөвлөгөө нь юу вэ гэхээр зэрэг юуг өөрөөсөө төрүүлж гарах гээд байгаа, юуг бүтээх гээд байгаа гэдэг дээр л анхаарлаа хандуулаа. Харин тэрний шагналыг дараа нь болёо тий. Ямар шагналгүй байсан ч бай, юу хийхийг хүсэж байна вэ тий. Заавал одоо жишээлбэл юу хэмтэй одоо жишээлбэл наа чи ингээд YouTube хийдэг болмоор байлаа гэж бодъё тийм үү. Тэнгууд за би YouTube-с хэдэн төгрөг олох вэ гэдэг дээр санаа зовоод байгаа гэсэн. Тийм ч учраас одоо яг энэ creation process буюу ямар нэгэн зүйлийг бүтээх, яг тэр бүтээлч сэтгэлээгээ ашиглах, тэрэн дээр тулгуурлаад ямар нэгэн үйл хөдлөл авахд маш хүндрэлтэй байна. Тэгвэл та хэд одоо гараасаа гаргаж байгаа юм аа биш тэр гараас гаргасан юмны ирэх үр дүнийг илүүтэйгээр бодоод байна гэсэн. Тэгэхээр одоохондоо та хэдийг энэ мөнгө төргөн санаа зовхоо зүгээр болоод яг юу хийвэл өөрт чинь хамгийн их аз жаргал те баяр баясгал дотоод сэтгэл ханамжийг авчрах вэ гэдгийг дээр анхаарлаа хандвал тэгхийн бол өөрийнхөө хүчийг буцааж өөртөө авах. Тэгэхгүй бол та хэд те одоо дагагчдын тоо орлогын тоо ч юм уу те ямар нэгэн брендийн нэр ч юм уу иймэрхүү юмд ингээд хамаг хүчийг авчиж өгөө тэд нар тийм амар чухал биш хахад тэр нь ингээд хамаг одоо чухал гол цөм энерги авчиж өгчөөд байгаад байгаа. Ингэснээсээ болоод өөрийнхөө дотоод хүчийг алдсан байдал ажиглагдаж байна л та. За одоо ерөнхийдөө бол яг та хэдийн ойрын амьдралд тохиолдсон үйл явдал за яг ойрын үед мэдрээд байгаа зүйлийг харж өгье. Яг одоо байгаа төлөв байдлыг илүү детальтайгаар харж өгье. Тийм бол та яг зөв группээ сонгосон байгаа үгүйгээ шалгачна гэсэн үг тийм ээ. За тэгэхээр нэгдүгээр болохоор зэрэг та хэд маш их ядралтыг мэдэрж гин жоохон юм хийхээр зэрэг ядарч унжаал бичин цаанаасаа сулдаал татварчин мухаа оргоол тэгэл ингээд юм болгон дээр ер нь ингээд айгу амархан цохолтдаг. Тэгээ энэ нь болохоор зэрэг бүгдээрээ одоо маш гүнзгий мэдрэлийн ядаргаа сүнсний ядаргаагаас холбоотой. Ерөнхийдөө бол энергийн алдагдал маш ихтэй байгаад байна гэсэн. Дургуй юм айгу их хүчээр хийгээд байна. Би хийх ёстой гэж бодсон юм хийгээд байна. Тэрнээс биш яг хийхийг хүсэж байгаа юм бол хийхгүй байна гэсэн. Тэрнээсээ болоод ингээд би хичээгэлээдэг гэсэн мөртлөө надад ямар нэгэн шагналтай үр дүн яг хүснээр маань ерөөсө харагдахгүй байна. Тэр байтугай үр дүн ирсэн байсан ч гэсэндээ та тэрийг зүрхнээсээ хүлээж авч чадахгүй байна. Яагаад гэвэл угаасаа одоо айгүй тийм юутай байгаа гэх юм уу ядралттай байгаа учраас амар их ядралттай биений өвдсөн юм шиг ингээ байгаа тахаар амьдрал нь гоё болсон ч гэсэндээ тэрийг яг тултал нь мэдэрч чадахгүй байдал ажиглагдаж байна. За
ихтгэл найдвараа удаан хайж байна. Ерөн сүнснийхээ зорилгыг аягүй хайж байгаа хүмүүс байгаа юм шиг нэмтэл дээр аягүй их бяцлаж байгаа сүүлийн үед те би юу нэг юу хийж явах хэвтэй хүн юм болоо. Тэгээ юу хийвэл өөртөө сэтгэл ханамжтай, үр дүн ихтэй, те орлого сайтай, нэр хүндтэй, те хүч чадалтай, эрх мэдэлтэй юм байх юм бэ гэдгээ маш их одоо хайж байгаа, эрэлхийлж байгаа хүмүүс. За нөгөө талаас бол бас олны дунд жоохон од хүн байж магадгүй одоо сошиал медиа хийдэг ч юм уу, аль эсвэл одоо дуу хөгжим тэгээ урлаг бүтээл иймэрхүү маар яваад ер нь олны дунд жоохон нэр хүндтэй ер нь олон хүний хараанд их өртдөг хүн байж болно. Заавал яг шууд утгаараа сошиал медиа тэгээ алдартай хүн байх албагүй ч гэсэндээ ер нь бол өөрийн чинь талаар хүмүүс нэлээ их ярьдаг те өөрийн чинь нэлээ их тоож хардаг энэ одоо өнөөдөр юу хийж байгаа бол хинтээ үерхсэн байна хинээс салсан байна гэдэг айгүй их тэгж яадаг тийм хүн бололтой. За тэгэнгუутаа King of Cups energy гарч ирж байгаа. Тэгэхээр яг одоогоор та хэд маань энергийн хувьд болохоор зэрэг айгүй тийм сэтгэл хөдлөл өндөртэй байна л да. Одоо айгүй амархан уйлдаг, амархан инээдэг, амархан ууралдаг. Тэгээд бас айгүй амархан аз жаргал талархлыг мэдэрч чаддаг. Ямар ч байсан ингээд мэдрэмжтэйгээ болвол нэлээд сайн холбогдож чадсан байдал бол ажиглагдчихэ. Тэгээд энийгээ та хэд харин яг 100% одоо энэ 9 саваа буруу гарч ирснээс ингээ харж байхад тэрийг яг 100% өөрийнхөө хүч чадал болгож ашиглаж чадахгүй байгаа байдал ажиглагдаж байна. Энийгээ өөрийнхөө сул тал гэж бодоод байна тий. Би ингээд эмпаттэй, би хитрхи их сэтгэл хөдлөлттэй, би хитрхи их зүйлсийг мэдэрдэг. Энэ нь ингээд надад болон бусдад ядаргаатай байдаг гэсэн ийм байдал бол ажиглагдаж байна. За гэхдээ сахиусуудынхаа зүгээс бол та хэдэд маш одоо сэтгэл хангалуун бас байдаг. Хичнээн ингээд өөрт чинь хэцүү байдаг ч гэсэндээ одоо сахиусуудынхаа хувьд ялангуяа яг гайдуудынхаа хувьд тий сахиус гэдэг чинь болохоор одоо ерөнхийдөө удмын сахиусууд байж болдог гэдэг ч юм уу. Тэ энэ сахиусууд нь бол өөрсдөө аяг сэтгэл хангалуун байдаг. Та өөрөө болохоор зэрэг яг энийгээ 100% мэдэрч чадахгүй байгаа байдал ажиглагдаж байна. Тэгэхээр магадгүй яг ийм байж болно. Та зүгээр ингээ гаднаас нь өөр хин нэгэн танихгүй хүн таны амьдралыг харах юм бол та аягүй гоё амьдралтай юм шиг тэ. Ийм мөртлөө яг дотроо болохоор зэрэг тэрийгээ ерөөсөө өөрөө мэдэрч чаддаггүй байдал маш их ажиглагдаж байна. Тэгээд хэрвээ танд яг ийм мэдэрч сурж байгаа бол та бол яг ялцчихгүй одоо 100% өөрийнхөө зөв группыг сонгосон байна гэсэн үг. За тэгэхээр одоо би болохоор зэрэг өөрийнх нь өндөр дээд гигэн сүнстэй буюу higher self-тэй холбогдох гэж байна. Та хоёрын харилцаа хэд байгааг харъя. За буруутай мэдрэмж гэдэг мэдрэмжийг аягүй их мэдэрж байгааг өөрийнх нь higher self буюу дээд сүнс нь ажиглаж байгаа юм байна. За ерөнхийдөө бол та өөрийнхөө дээд сүнстэй яг 100% холбогдож болж чадаагүй байгаа харагдаж байна. Ер нь дээд сүнстэйгээ higher self-тэйгээ холбогдоход танд ямар нэгэн байдлаар аягүй их саад утгаар бартаа орж ирдэг. За энэ тэгэл угаасаа эго бол байгаа бэлгүй. Тэгээд дээд сахиусынхан гэх юм одоо тэр higher self дээд гигэн сүнснээс нь танд явуулж байгаа энерги юу гэхэлэр зөв өөрийгөө нээлттэй байгаа чи ямар нэгэн хайрцагт битээ баригдаач аль болох те хүмүүсийн нормал гэж яриад байдаг тэр нормал гэдэг зүйлд битгий итгэж те хүн болгоны нормал буюу одоо энгийн гэдэг зүйл өөр байж болдог. Заавал хүн турхаа байх албагүй, заавал хүн одоо ямар нэгэн зүйлд амар онцгой сайн гойд байж иж те би онцгой хүн гэсэн ийм мэдрэмжийг авдаг гэсэн үг биш гэх мэтчлэн яа гэвэл танд маш олон ийм өөрийгөө хайрцагласан бодлууд байдаг байгаа харагдаж байна. Бодлууд буюу итгэл үнэмшлүүд те одоо эмэгтэй хүн ийм байх хэвээр, эрэгтэй хүн ийм байх хэвээр ч гэдэг юм уу. Иймэрхүү одоо үзэл бодол маш хүчтэй үзэл бодлууд маш олон байгаа даа. Энээсээ болоод одоо таны дээд гигэн сүнс чинь тань руу явуулж байгаа мессежүүдийг та хүлээж авч чадахгүй байна. Өөрөөр хэлбэл ингээд нэг юм ханан дотор хайрцаг дотор өөрийгөө хийцэн дээд сүнснээс нь доошоо ингээд мессеж оруулангууд таны тэр өөрөө чинь босгосон хайрцаг дээр ингээд гацаад буцаж аваад орж чадахгүй байгаа энэ байдал ажиглагдаж байна. Тэгээ та бас маш их хэмжээний гин бурууг өөрөөсөө мэдэрдэг те одоо өөрийгөө зүгээр ингээд ажиллахгүй жоохон суугаад назгаарч юм бол тэрнээсээ маш их буруутай мэдрэмжийг авдаг гэдэг ч юм уу ийм байдлыг чинь бас одоо болоосоо энээсээ одоо гараасаа те гэж айгүй их хүсэж байгаа байдал бол ажиглагдаж шүү. Тэгэхээр энэ дээр хэдүүлээ анхаарч өгөх хэрэгтэй байгаа харагдаж байна. За би одоо болохоор зэрэг та хэддээ сахиусынхаа мессежийг авч өгье. За сахиусын мессежээр юу авах вэ гэхэлэр зэрэг за яавал одоо энэ буфалогоос чон руу очих вэ? За ерөнхийдөө биш тийм маш их эрэгтэй энерги гарч ирлээ. King of Swords, за тэгээд Chariot, Сүх тэрэг, 6-гийн сава болон за аяны бол гэх мэтчлэн ийм хөзрүүд гарч ирж байна. За энэ хөзрнүүд надад юуг
харуулж байна вэ гэхлээр зэрэг ерөнхийдөө та хэд эрэгтэй хүмүүстэй харилцаагаа сайжруулах хэрэгтэй байгаа харагдаж байна. Хэрвээ аавын талын шарах байдаг бол аавын талынхандаа дургу, аавын талынхандаа гомддог, эсвэл аавдаа гомддог ийм асуудал байдаг бол энийгээ маш сайн ангааж өгөх хэрэгтэй байгаа харагдаж байна. За ингэж чадсанаар ерөнхийдөө одоо энэ эд баялагт гэдэг зүйл эд баялаг амжилт мөнгө төгрөг за нийгмийн статус гэдэг зүйлд өгөөд байгаа тэр чухал гэсэн тэр нэг юм хүчийг өөрлөгөө буцааж авах гэсэн. Ягаад гэвэл яг үнийг хэлэхэд энэ та мөнгөтэй байх ёстой, амжилттай байх ёстой, мундаг байх ёстой гэсэн энэ мессежүүдийг дандаа аавынхаа талаас авсан бололтой. Тэгээ аав нь ер нь бол нэлээ ийм хахир, хүндий, хүйтэн хүн байсан байх магадлал маш өндөр байна. Гэртээ хаяал үзэгддэг те. Тэгээд нэг үзэгдэхдээ дандаа загиндаг. Тэгээд онц сурж гин үү, яаж инеж гин гэдэг чинь айгүй их тэгээд шалгадаг. Ингээд ер нь үгээрээ нэлээ нэрэгдэг хатуу ийм аавтай байсан байх магадлал энэ 2 дугаар группыг сонгосон хүмүүс донд айгүй олон байх шиг байна. За аль эсвэл одоо заавал аав нь биш юмаа гэхэд одоо гэрийн ерөнхийдөө тэрний эрэгтэйлэг шинж чанарыг авч явдаг ээж бас байх магадлалтай. Ягаад гэвэл эрэгтэй эмэгтэй энэ энергиуд маань бол заавал шууд хүүстэй холбогддог. Зарим тохиолдолд одоо ээж аав хоёр хоёулаа байгаа мөртлөө ээж нь 100% гэр бүлээ авч явдаг ийм хүмүүс бас айгүй олон байдаг шүү дээ. Тэгэхээр аль нь тань таарч ин тэрүүгээрээ хүлээгээд аваарай гэж. За яг сахиусуудын өгж байгаа зөвлөгөө болохоор зэрэг нэгдүгээр хэдүүлээ бусдаас одоо бусдын юу гэж боддог бодлуудыг бусад хүмүүс намайг юу гэж харж байгаа бол бусад хүмүүс намайг юу гэж дүгндэг бол гэдэг энэ үнцгийг тэр чигт нь бүр орхих хэрэгтэй. Тэрийг бүр орхиод ингээд цаашаа өөр тийш явах хэрэгтэй байна гэсэн үг. Өөр хүмүүсийн бодолд хитрхийх автаад байх тусам та яг нөгөө аав чинь таны юу гэж загнадаг байсан. Эсвэл одоо тэр гэр бүлт чинь байсан тэрний хахир хатуу хүн таны юу гэж загнадаг байсан. Яг тэр үгсээрээ өөрийгөө загнаад байна. Одоо айгүй өөрийгөө завчиж гин гэсэн үг. Яг энэ сэлмээр ингээл жоохон ингээл алдаа гарангууд шууд сэлмээрээ завчаал өөрийгөө шийтгдэг энэ байдал айгүй ажиглагдаж байна. Тэрний оронд болохоор хэдүүлээ яг энэ өөрийнхөө дотоод хүчийг буцааж гартаа авахын тулд өөртөөгөө маш гоё романтик харилцааг үүсгэх хэрэгтэй. Хэрвээ та ингээд нэг өөрийнхөө үнэхээр бүр амар дурлсан тийм хүнтэй ингээд үргэжсэн болч гэдэг юм уу тэрийгээ яг өөрийгөө байна гэж төсөөлөд гэх юм уу та дөнгөж анх хин нэгэн дүнгээд бүр сонир хөл алдаж дурлаад тэгж явах үедээ яаж ингэж тэр хүнийг хардаг яг тэр тиймнүүдээр өөрийгөө харах хэрэгтэй байна. Тэрэн дээр маш сайн ажиллаж өгөх хэрэгтэй байна. Өөрийгөө бүр ингээд хийж байгаа бүх юмаа ямар хөөрх юм бэ, хөөрдөм юм бэ гэж байгаа юм шигээр ингэж өөртөөгөө харилцах тусам таны энэ айгу хахир хүйтэн хатуу чанга дэгж аягтай энэ байдал арай жоохон суларч өгнө. Тэгэхгүй бол та хийдээс ерөнхийдөө надад бол яг бүр ийм дөв дөрүүлчин хурц үнцгтэй ийм энерги мэдрэгдээд байгаа байхгүй юу? Тэгэл яг тэр дөрвөлжинд нь орохгүй ямар нэгэн бөөрийн хийж юм уу таван хошуу ийм юм байх юм бол тэгэл ерөөсөө та бүгдийн тэр чигээр нь цавчиж хайдаг энэ байдал ажиглагдаж байна. Тэгээ энэ нь нэг хэсэг нэг үедээ танд бол маш их тусалж исэн бах. Яг одоо бол энэ энергиэсээ гарах цаг нь хэдийн болсон байна гэж юм. За сая бас ингээд компьютерын дээр дуурайд яг за зөв энерги рүүгээ одоо холбогдож чадсан байх шүү гэсэн сануулга бол надад ирлээ. Тэгэхээр хэдүүлээ шийдвэрээ гаргая. За bottom deck хамгийн dot-ыг үзэрлэхээр Lovers үзрээлээ. Хамгийн сүүлийн шийдвэрээ гаргая. Ерөөсөө л за би өөрийгөө ингэж амар хахир хатуугаар өсгсөн энэ байдлаасаа одоо нэгэнд нүүх цаг нь болжээ нэгэнд явах цаг нь болсон байна гэдгийг хүлээн зөвшөөрөөд тэр шийдвэрээ гаргах хэрэгтэй. Өөртөө зөөлөн хандах, өөртөө романтик хандах, өөртөө хайртай байх гэдэг тэр энерги рүү одоо шилжиж энэ энерги танд бол тусалсан байж таараа ямар нэгэн байдлаар таныг амжилт руу хөтөлсөн өнөөдөр байгаа таныг бүтээхэд тусалсан байна. Гэхдээ энэ энерги бол одоо таны хувьд үр өгөөжөө өгөх тэр цаг нь дууссан гэсэн. Өөрөөгөө өгөөд дуусчихсан. Тэгэхээр одоо энээсээ move on хийгээд дараагийнхаа илүү зөөлөн, илүү хайраар бэлгсэн, илүү одоо тэр яг л энэ л да. Дээдлийн энерги рүү орё гэсэн. Одоо доотлын энерги гэдэг маань болохоор одоо үндэс хүрттэй таад бол одоо айгүй их үндэс хүртээр ажиллаж амьдарч исэн яг л ингээд суур хэрэгцээнүүдэд болохгүй л ингээд зүтгээд явж исэн. Одоо арай жоохон дээшлээ зүрхэн хүрт рүүгээ орё. Тэгээ зүрхэн хүртээр амьдрна гэдэг бол зүрхээ нээлттэй байлгахыг хэлдэг. Болж байгаа зүйлсийг яг зүгээр байгаагаар нь байлгах
контролыг тавьж агуулах ийм байдал үүд юм а гэсэн. За ерөнхийдөө бол нээлттэй онцлог маань таад маань хувьд үгээр дуусаж байна. За би одоо болохоор хаалттай онцлогоо эхлэн. За хаалттай онцлогоор болохоор зэрэг таны сүнсний зорилгын талаар асууж өгье. Яг гэвэл таад айгүй их сүнсний зорилгынхаа талаар бяцлагаад байгаа тий бодоод байгаа гэсэн шүү дээ. Тэрийг нь тодруулж өгье. За тэгмүн дээрээс нь болгоомжлох зүйлсийг нь харж өгье. Болгоомжлох ойрын хугацаанд болгоомжлох зүйлс юу ах вэ гэдгийг харж өгнө. За энэ хүртэл хэрвээ үзсэн бол та заавалжгүй нээлттэй онцлогыг авах шаардлага бол байхгүй. Энэ хүртэл өгсөн мэдээлэл маань бүрэн бөгөөд хангалттай байж чаднаа. Гэхдээ яг саяны миний хэлсэн хоёр асуулт танд үнэхээр чухал байх юм бол мөн дээрээс нь энэ уншлага танд маш сайхан таарсан байх юм бол нэмэлтийг худалдаж аваад сонсорой. За нэмэлт хэсгийг авах гэсэн бол пин комент буюу хамгийн ихний комент дээр үлдээсэн холбоосоор ороод яг зааврын дагуу бүх юмаа хийх юм бол имэйлээр танд видеоныхын холбоос яваад очдог шүү. За ингээд энэ хүртэл үзсэн та нартай маш их баярлалаа. Хэдүүлээ дараах харуулсаа бүгдээрээ баяртай. За 3 дугаар групп их маань уншлагатай тавтай морил. За та хэдийхээ яг одоо сонсох ёстой мессежүүдийг хүргэх гэж байна. За та нарын сонгосон чөлөө бол 8 буюу лазерит. За хүний хоолын хүрттэй холбогддог амжилтын чөлөө байгаа. Тэгэхээр та хэд бол яг одоогоор ажил төрөл бүтээх, амжилт дээр маш их анхаарч байгаа, эд баялаг дээр анхаарч байгаа хүмүүс байх магадлал өндөр. За нөгөө талаас ерөнхийдөө хоолой хүрдэн дээр жоохон асуудал үүссэн байж магадгүй. Яг чин үннээрээ байж чадахгүй байгаа ч юм уу, тэг хүмүүстэй яг харилцаа холбооны тал дээр асуудалтай ч юм уу ийм байдал бас ажиглагддаг гэж болно. Ямар ч байсан энэ бол таны хувьд айгүй чухал хүрд байх нэ. За эхнийхээ хүзрийг авъя. За 10 сава буруу орж гарч. За 10 сава буруу орж гарч ихээр зэрэг ерөөсөө л хүн гээд амар ядарсан цуцсан байгаа байдлыг харуулдаг. Тэгэхээр яг одоогийн та нарын маань нэрэг бол ийм байна. Маш их ядарсан байна, цуцсан байна. Нуруунд дээрх ачаа маш их байгаа юм шиг өөртөө санагдаж байна. Гэхдээ энэ ачааны ихэнх нь таны ачаа биш. Ээж аавын ачаа, үр хүүхдийн ачаа, тэ өөр хүмүүсийн нөхрийн, эхнэрийн, эгч ах нарын, дүү нарын ийм ачаанууд байна. 100% таны ачаа, таны үүрэгтэй ачаа бол биш. За тэгэхээр одоо болохоор Spirit Animal Life үзрөөсөө яг одоо байгаа энэ нэрийг за тэгээд цаашаа явах хэвээр нэрийг нь харъя. За яг одоогоор хэдүүлээ удаашралтай, гацалттай байна. За энэ turtle буюу ясмэлгийн үзэр буруу орж гарч ирсэн. За ясмэлгийн үзэр тэгээд уусаа бүр ойлгомжтой баах гэж бодож байна. Ясмэлгийн маань бол айгүй тийм удаан амтан. Гэхдээ энэ бол уул нь бол сайн талаараа бол яг юм инх амгалан байгаа тий. Ингээл нэг усанд гой шумбаал гарч ирээл өөрийнхөө наран дээгээл нэг юм жаргалтай тий. Хоолоо ингээл удаа идэл ингэдэг байдал гэтэл энэ маань буруу хараа гараад ирсэн гэхэлэр зэрэг та хэд маань ерөөсөө хитрхи амар удаан гацалтанд орсон байгаа харагдаж байна. Гараас нь ерөөсөө юм гарахгүй байгаа ийм байдал байна. За хаашаа очих хэрэгтэй вэ гэсэн чинь Blue Jay гэдэг ийм хөрхөн шувуу гарч ирсэн. Шал эсрэг энерги. За энэ Blue Jay буюу энэ цэнхэр өнгийн шувуу маань болохоор ямар утгыг илэрхийлж байгаа гэхээр зэрэг зүүн савин гэдэг утгыг илэрхийлж байна. За цаашдаа бол та хэд маань өөрийнхөө дотоод мэдрэмж болон зүүн савингоо даах хэрэгтэй хүмүүс байна. Ерөнхийдөө бол яг энэ миний түрүүний хэлсэнчлэн хоолойн хүрд ер нь ингээд жоохон асуудалтай болоод ирэхээр зэрэг дээшээгээ мэлми болон титэм хүрдүүд ч гэсэндээ асуудалтай болчдөг. Яалтчгүй дээд 3 хүрд маань гурлаа хоорондоо нэгт холбоотой байдаг учраас нэг нь ингээд жоохон асуудал гарчаар нөгөө хоёр нь дагаад ингээд жоохон мяараад байдаг. Тэг яг энэ байдал ажиглагдаж байна. Таны зүүн савин ерөөхдөө нэлээд доошоо буусан. Хамгийн гол нь их төөрөгдөл надад мэдрэгдэж байна л да. Төөрөгдөлтөө одоо таны дотоод дуу хоолой нь яг юуны дуу хоолой юм бэ гэдгийг мэдэхгүй байгаа байдал ажиглагдаж байна. За би дээд сахиустай холбогдно. Дээд сүнстэй холбогдно. Дээд гинэн сүнстэй холбогдно. Таны higher self буюу дээд гинэн одоо эзэн сүнстэй холбогдно. Язгуур сүнс гэх хүмүүс янз бүрээр нэрлэдэг. Гэхдээ ерөнхийдөө бол яг таны уг сүнстэй энэ сүнстэй холбогдно. За энэ сүнсийн таны одоо яг байгаа байдал ямар байгааг харуулах болно. За тэгээд яг одоогийн энэ байгаа байдал чи ямар байгаа нь сонсоод тань үнээр таарч байгаа бол та ялцчихгүй бол зөв группээ сонгосон байна гэсэн үг шүү дээ тийм ялцчихгүй яг хурд хүч саарсан нэг юм хийх гэсэн чинь яаж агаад чинь танаас шалтгаалсан ч шалтгаалаагүй ч бай урагшлахгүй байгаа даа. За энэ бол таны сонголт байсан. Та амархыг хүсэж байгаа учраас дахиад одоо ийм амир ядарсан байгаа дээрээ нэмээд баахан үүрэг ачаанууд авахыг хүсэхгүй байгаа учраас гацалтанд орсон байна. Энэ гацалтнаас гарах ганцхан арга бол амрах.
Ёо надад энэ бас бүр амар таарчлаа. За тэгээд эхний хөзөр нь болохоор зэрэг Seek for Swords буюу ерөнхийдөө Page of Swords-тай ер нь нэг юм оюун санаа бодлын тал дээр шин санаанууд нэг амар орж ирэхгүй. Тэгээд жоохон ингээд толгойн нэг юм ажиллахгүй мангартаад ах үе байдаг штеп. Нэг юм үг мөг ярахад хүртэл амар хэцүү ингээл буруу үгнүүд сонгоолж юм оновчтой юм ярьж чадахгүй хүмүүстэй төр тар хийчгээл хэрүүл уруулд оролцоол ингээд байдаг байдал. За тэгээд дээрэс нь 3-ын саваа маань буруу гарч ирсэн. Сөөх дээр буруу гарч ирсэн. Тэгэхээр ерөөсөө л ингээд нэг юм хийх гээд болох гээд бүтээх гээд ерөөсөө л нөгөөх нь яаж иж байгаа л ингээд нэг юм болохгүй. Одоо жишээлбэл визний хариу хүлээжсэн чинь хүмүүс их ингээд сарын дотор хариу нэрчдэг бол таних бол ингээд 3-4 сар болцсон одоортол ирэхгүй байгаа ч юм уу тийм. Ингээ наанаас нь харахад болохоор зэрэг танаас шалтгаалаагүй юм шиг боловч энэ таны хийсэн сонголт өөрөө муу юм тадаал тухамсраараа ийм сонголтыг хийсэн гэсэн үг. Тэгээд саяны хэлсэнчлэн шалтгаан нь болохоор зэрэг ерөөсөө л та маш их ядралттай бүр жинхэнэ мэдрэлийн ядаргаанд орсон байгаа учраас юм аа. Тэгэхээр та амарч иж өөрийнхөө толгойг сэргээж иж бие сул тавьж иж энэ дараа дараагийн орж ирэх юмнууд маань орж ирнэ гэсэн. За одоо болохоор би таны одоо гигэн сүнстэй дээд сүнстэйгээ тэр higher self буюу эзэн сүнстэйгээ холбогдох холбоо хэр байгааг харъя. За төөрөгдөлтэй байна. Тийм маш их төөрөгдөлтэй байна. Дээд сүнстэйгээ шууд холбогдож чадахгүй баахан ингээд дундуур нь гэд баахан хажуунаас нь нэг эгоонж орж ирээл нэг ингээд траумаанж орж ирээл ингээд янз бүрийн худлаа юм ингээд орж ирээл ерөөсөө яг 100% одоо эзэн сэхүүстэйгээ тэгээ эзэн сүнстэйгээ холбогдож чадахгүй байгаа байдал нь маш ойлгомжтой гарч ирж байна л да. За тэгвэл одоо болохоор зэрэг би ерөнхийдөө дээд сүнсийг төр орхиод заяа. Зүгээр өөрхөн сахиусуудтай холбогдъё. Сахиусууд нь бол удмын сахиусууд байж болдог. Аль эсвэл тантай ямар нэгэн байдлаар ямар нэгэн одоо насанд чинь холбоос үсгсэн борход дарихуй бас байж болдог байгаа. За эдгээр маань миний асуух асуулт юу вэ гэхлээр зэрэг одоо энэ юунаас яс мэлхийгээс яаж энэ шувуу хөрөх вэ? Тэ? Ямар алхмуудыг авах вэ гэдгийг асууж байгаа юм. Нэг харъя King of Pentacles. Окей. За тэгэхээр зэрэг биш үү? Та хэд маань өөртөөгөө харилцаа маань өөрөө айгу буруу байгаад байна л да. Одоо өөртөөгөө харилцаа нь болохоор зэрэг та бусдаас ерөөсөө тусламж хүсэж чаддаггүй бүх юмыг өөрөө хийх гэж оролддог байдал харагдаж байна. Өөртөө худлаа ярьдаг байдал харагдаж байна. Тэрнээс улбалаад дахиад нөгөө 3-ын саваа буюу ерөөсөө гарнаас ч юм гарахгүй байгаа байдал ажиглагдаж байна. Тэгээд 4-ийн сэлэм болохоор амарч чадахгүй байгаа байдал ажиглагдаж байна. За би бол алхмад асуусан чинь energy check дахиад хийчлээ. За тэгэхээр энийг хэдүүлээ ярьсан учраас яг сахиусуудаасаа хөсөж байна. 3 дугаар группыг сонгосон хүмүүстэй яавал энээс гарахыг нь хэлээд өгч тах. Яавал энэ энергиэс гарах вэ? Өөртөө хатуу ханддгаа болох хэрэгтэй. За шийдвэрийг зүгээр шууд гаргадаг, алдсан ч бай, алдаагүй ч бай шийдвэр гаргадаг, хурдан гаргадаг бай. Тэгж чадах юм бол энэ одоо гал эрчим буцаж эргэж ирнэ. За гал эрчим ирснээрээ та буцаад урам зоригтой болоод урагшлах, тэг хөдөлж эхлэх юм боломж гарч ирж байна гэж байна. Тэгэхээр нэгдүгээрт жихнээсээ амралтанд явдаг юм уу? Ямар нэгэн байдлаар зүгээр яг жихнээсээ бүр хорвоо ертөнцөөс тасраад амрах хэрэгтэй. Бүр болохгүй л эмнэлэгт хөвт. За тэгээд өөрийгөө амраагаад тэгээд энэ ядралтанд амархан ороод байгаагийн чинь хамгийн гол түлхүүр нь юу вэ гэхээр зэрэг та хэд шийдвэр гаргаж чадахгүйгээс болоод байна. Яаж шийдвэр гаргаж чадахгүй байгаа гэхээр өөртөө итгэлгүйгээс болж байгаа. Яг энэ нуулыг лазуритын энерги явж байна. Лазурит ер нь чулуутай жоохон хөрлөөд өгвөл бас зүгээр шүү. Яагаад гэвэл энэ намын чулуу маань өөрөө яг ажлын хүрд гэж авдаг. Тэгэхээр энэ бодол оюун санаа, хоолой хүрд за тэгээд шийдвэр гаргалт өөртөө итгэлтэй байдал дээр маш их нэмэр болдог. Уншлах сайн уншаарай. За тэгээд та өөртөөсөө хоолой хүрдний утга гэд Google дээр ч юм уу Facebook-ээс ч юм хайх юм бол хангалттай олон мэдээлэлүүд гарч ирнэ. Тэгэхээр хоолой хүрдэн дээр хэдүүлээ сайн ажиллая. За тэгээд өөртөө шудраг бас хандхаа болёо манайхаа. Өөртөө аим шудраг бас ханддаг байдал ажиглагдаж байна. Тэгээд шийдвэр гаргаж чадахгүй байгаа гол шалтгаан нь болохоор зөв өөртөө итгэлгүй тий би дур мэдээд өөрийнхөө толгоогоор шийдвэр гаргачих юм бол алдчихна гэсэн юм айц байгаа гэсэн. Тэгэхээр алдсан ч бай, алдаагүй ч бай. Тэгээ яг одоо энэ моментод энэ шийдвэрийг гаргахад ямар мэдрэмж төрж байна? За яг тэрийгэ дагна гэсэн. Одоо зүүн савингаа даг гэдэг аачин тэр штэ. Ер нь аль нь зөв юм шиг санагдаж байна. Тэрийгэ дагаал нүдэ ханаад шийдвэрээ гаргачих гэсэн. Тэгэхгүй болохоор зэрэг ингээд нөгөө хүмүүс өөрт чинь юм шийдвэрлэж өгөхийг хүлээгээд ч юм уу ингээд авах тусам
таны одоо гадаад ертөнц чинь тантай адилхан гацалтанд орсон байна гэсэн. Ерөөсөө гадаад ертөнцтэй та болохоор зэрэг энэ муу Солонгосын элчин сайдныхан яамныхаа ингээд монголчуудыг ингээд боож хаагаад визийг гаргаж өгдөг энэ төр гэж бодож иж олон заяа. Гэтэл яг үндэ тэр ч гэсэн өөрөө таны тусгал, таны шийдвэр, таны сонголт байдаг юм шүү гэдгийг ахин дахин сануулад байна гэсэн үг. За одоо болохоор зэрэг хэдүүлээ буцаад дээд гэгийн сүнстэй язгуур сүнстэй холбогдъё. Язгуур сүнснээс танд өгөх зөвлөгөө юу вэ? Яг одоо сонсох ёстой юм нь юу байгаа вэ гэдгийг хэлж өгнө. За одоо well maidens, kindness, respect, reverence, compassion За ийм хүзэр гарч ирсэн. Зураглал нь болохоор зэрэг ийм эмгтэй олон хүмүүсийг харуулсан зурагтай. Тэгэхээр энэ ч надад юу харагдаж байна гэхээр зэрэг амьдралдаа байгаа эмгтэйчүүдэд итгээд тэднээс тусламж хүсээч гэдгийг харуулж байна. Ээжээсээ, эхчээсээ, эмгтэй дүүгээсээ, эмгтэй найзуудаасаа тусламж хүсээч. Тэд нар танд яг одоо маш их тусалж чадах болно. Та ерөөсөө өөрийнхөө зовлон бусдад ярьдаггүй, бусдын зовлон дандаа сонсож өгдөг хүн байна. Тэгэхээр ерөөсөө тийх хэрэггүй. За тэгээд мессеж нь юу вэ гэхээр зэрэг kindness буюу одоо сайхан сэтгэлтэй байдал, хүндлэл, за тэгээд одоо бусдыг хайрлах энэ нь ингээ буруу араа гараад ирсэн. Тэгэхээр хэдүүлээ одооноос эхлээд ээжтэй хоол өгж өгөх биш, ээжээрээ хоол хийлгүүлж идэхтэр анхаарай. Тэ ингэх хэрэгтэй байна шүү. За дахиад 2 хүзэр авъя. Cleansing. За энерги цэвэрлэгээ. За тэнгуутаа Atlantis гарч ирсэн. За энэ хүзэрнүүд өмнөх группүүдээр бас гарч ирээд байсан да. За тэгэхээр ерөнхийдөө энергийн цэвэрлэгээ хийдүүлээ ойр орхон хийж авах хэрэгтэй юм шүү. Яг энэ 3 дугаар группыг сонгосон хүмүүс маань энергийн цэвэрлэгээг арцаар сайхан бие угуулад хийж болно, анхтаа усанд орж болно тий. Эсвэл зүгээр сайхан шөвшөрт өглөөдөө орж явахдаа ингээд энэ ус нь таны биед хоримтлагдсан бүх балиар муухай юмнуудыг аваад урсаад алга болж ийн гэж төсөөлөх гэдэг ч юм уу. Иймэрхүү байдлаар. За тэгээд энэний мессеж нь болохоор зэрэг өнгөрсөн одоо хуучин энергийг тавьж явуулах. За тэгээд энерги өргөх шин эхлэлүүд гэсэн ийм мессежтэй байна. За би зурган дээр нь жоохон төвлөрье. Зургийн жоохон бясалгаатгая. Хоёрдмал байдал дахиад ажиглагдаж байна. Хоёрдмал байдал ажиглагдаж байна. Хоёрдмал байдлаас гарахын тулд ерөөсөө л яг энэ зургийн дээш байгаа юм шиг хэдүүлээ мэдрэмжээ 100% сонсож сурнаа. Өөрөөсөө тийм гэдэг эсвэл үгүй гэдэг асуултыг асуугаад тэгээд мэдрэмжээ сонсно. Тэгээд хэрвээ үнэхээр дотоод мэдрэмж чинь тийм гэж хэлж байгаа юм бол хамгийн түрүүнд орж ирсэн тэр бодлыг өөрөө зүүн сайн байна гэж хүлээж аваад тэрнийхэн дагуу явна. Өнөөрөө бууз идэх үү, хуушир идэх үү? Сонслоо. Бууз гэж юм. За тэгвэл бууз идэ. Энэ хүн миний найз мөн үү биш үү? Дотоодоо сонслоо. Биш. Окей, за энэ миний найз биш юм байна. Гэх мэтлэн. Тэгээд яг ингэж дандаа шийдвэрүүдээ гаргах үед нэг хэсэг хугацаанд хэдүүлээ ингэж үзье. Тэ? Ийм туршилт явуулъя. Тэгээд мөн дээрэс нь дээд сүнснээсээ болон ертөнцөөс батламж хүсье. Тэ? Хэрвээ үнэхээр би зүүн савинтай холбогдох хэрэгтэй бол зүүн савингаа даах нь зөв юм а гэдгийг тэр батламжуудыг надад өгөөч. Баталгаануудыг өгөөч гэдэг иймэрхүү хүслүүдийг бас хүсэж болно гэсэн. За Atlantis хүзэр болохоор зэрэг том зургийг харъя. Хэдүүлээ яг одоохондоо бол нэг жижиг зургандаа баригдаад өдөр тутмынхаа юмд бүр боолчлогдоод ингээд ерөөсөө өөрийнхөө амьдралын том зураглалыг харж таалсан байна. Эцсээс бид нэр зүгээр одоо тий сансар огторгуун аврах том сансар огторгуун донд нэг жижигхэн тий дэлхий гэдэг юм бөмбөрцөгтөр амьдарч байгаа гэдгийг саний. Яг одоо амьдрал чинь тохиолдоод байгаа юм зүйл үнэхээр бүр тийм амар том чухал асуудал руу энэ дэлхий дээр 8 тэрбум хүн байна. Тэ таны асуудлууд яг одоо том зургаар нь харах юм бол хэр том асуудал вэ гэдгийг өөрөөсөө асууя. За ерөнхийдөө бол нээлттэй уншлага маань үгээр дуусаж байна манайхаа. Тэгээд таадад маань таалагдсан байх гэж найдаж байна. За би одоо болохоор зэрэг хаалттай уншлагаа эхлэн. За хаалттай уншлагаараа болохоор зэрэг хэдүүлээ яг энэ хоолон хүрдэн дээр яагаад асуудал гарсан бэ гэдгийг тодруулъя. За мөн дээрээс нь сахиусуудаас нь за болгоомжлох зүйлс юу вэ гэдгийг тодруулна. Ийм хоёр нэмэлт асуулт асуух болно. За энэ хүртэл сонссон бол энэ мэдээллүүд нь бүрэн бөгөөд хангалттай. За гэхдээ таны хувьд энэхүү хоёр асуулт маш чухал. За мөн дээрээс нь сая хүртэлх ярьсан эдгээр зүйлс танд үнэхээр сайн таарсан бол нэмэлт одоо хэсгийг худалдаж аваад үзэх боломжтой байж байгаа. За нэмэлт хэсгийг хөмсгэн бол description box дотроос болон за pin comment буюу хамгийн ихний комент дээр үлдээсэн холбоосоор ороод яг зааврын дагуу зааврыг нь маш сайн
уншиж байгаад худалдан авалтаа хийгээрэй. За тэгэх юм бол таны имэйлд чинь холбоосын маань видеоны манд холбоос яваад очдог байгаа шүү. Ингээд шууд хүлээж авч үзэх боломжтой. Ерөөсөө 2-3 минутын ажил байдаг. За ингээ энэ хүртэл үзсэн та нартай маш их баярлалаа. Хэдүүлээ дараагийн хараа уулзцгаая. За нэмэлт авсан бол удахгүй нэмэлтээр уулзцгаая.